Дүүрэн байж ариун сүнсээр таны үгийг ойлгоход орчуулж байгаа миний дэрч гисэн эзэн таны ариун сүнсний хүчээр дүүрэн байж ариун сүнсээр эзэн минь монгол хэлээр үгийг дамжуулан орчуулахад энэ цагтаа удирдах талархыг аврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Аамен. 시간 우리 요한복음 4장 23절부터 24절. Энэ цагт бид нар Иохан номын 4-ийн 23-аас 24-ийг харъя. 요한복음 4장 23절. Иохан номын 23, 24. За би эндээс уншиж өгье. Харин үнэн мөргөгчтөн сүнсээр үннээр эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Эцэг өөрт нь ийхүү мөргөгчдийг ирж байна. Бурхан бол сүнс, түүнд мөргөгчтөн сүнсээр үннээр мөрөх ёстой гэж айлтлаа. Аамен. Өнөөдрийн эзний бидэнд өгсөн үг бидний сайн мэддэг үг байна. Үргэлж эзний өдөр болгон бид нар энэ үгийг тунхалдаг байгаа. Энэ үгийг харах юм бол өнөөдрийн Бурханы бидэнд өгсөн үг бол Бурхантай сүнсээр уулзъя гэсэн энэ сэдвтэйгээр эзний ивэлийг та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. Бурхан бол сүнсээ. Аамен. Бурхан бол сүнс. Энэ үгийг бид нар өөргөө сонсдог. Бурхан бол сүнс. Тэгэхээр бид нар бол сүнслэг. Одоо эндээс бид нар өшөө ил бас ялгаж харах зүйл байна. Тэнгэр элч болон хүн бол сүнслэг, харин Бурхан бол сүнс. Тэгэхээр энийг бид нар сайн ялган өнөөдөр энэ үгийг хараад яаж Бурхантай уулзах вэ? Хүндэтгэл мөргөл өргөн гэдэг маань Бурхантай уулзна гэсэн үг. Тэгэх юм бол бид нар яаж Бурхантай уулзах ёстой вэ? Өнөөдөр үгээр дамжуулаад та бүгдийг сонсхийг хүсэж байна. Бурхан бол сүнс. Сүнс гэдэг маань бид нар дахиад би та бүгдэд хэлэх юм бол мөнхөд оршигч нэгэн гэсэн үг. Аамен. Тэр сүнс мөнхөд оршигч мөнхөөс өмнө байсан, мөнхөөс хойш байгаа. Тэр өөрөөрөө оршигч жинхэнэ цор ганц Бурхан гэсэн утгатай. Бурхан бол сүнс гэж хэлэхэд мөнхөд оршигчоо гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Маш олон хүмүүс энэ ишлэлийг хараад Иохан номын 4-ийн 23 4-ийг хараад жоохон дутуу ойлгож байна. Тэгэхээр энийг бид нар дахиад сайн харах юм бол харин үнэн мөргөгчтөн сүнсээр үнээр эцэгт минь мөргөх цаг ирж байна гэж энэ ихэнх хүмүүс энийг яаж тайлбарлаж байна гэхээр би бол зүрх сэтгэлээсээ бүр жинхэнэ зүрх сэтгэлээсээ Бурханы өмнө хүндэтгэл мөргөл өргөе гэж харж байна. Тэр үг бол буруу биш ээ. Гэхдээ энэ үгийг харах юм бол юу гэж хэлж байна гэхээр Бурхан бол сүнс. Сүнсээр үннээр хүндэтгэл мөргөл өргөө гэж бичсэн байна. За энийг грек хэл дээр харах юм бол оригинал грек хэл дээр харах юм бол сүнсээр ирэх хэрэгтэй, үннээр ирэх хэрэгтэй. За тэгэхээр энэ дэр сүнсээр үннээр гэж орчуулсан байна. Энэ үгийг өшөө илүү гүнзгий грек хэл дээр нь харах юм бол сүнсээр үннээр Бурханд хүндэтгэл мөргөл өргөө гэж бичсэн байна. Тэгэхээр бид нар Бурханы хүндэтгэл мөргөл өргөхдөө яаж өргөх вэ гэхээр бид нар сүнсээр хүндэтгэл мөргөл өргөх үү, сүнсээр Бурхантай уулзах уу, аль эсвэл энэ ертөнцийн арга барилаар материалын зүйлсээр энэ материалын зүйлсүүдээр дамжуулаад Бурхантай уулзах уу? Бурхан бол сүнс учраас тэр мөнхөд оршигч. За маш олон хүмүүс энэ мөнхийн талаар бол буруу ойлгож байгаа хүмүүс байна. Ягаад тэгэхээр тэр өөрийнх нь байгаа байдал мөнхийх гэж ойлгоод байгаа шиг байдаг. Зарим хүмүүс өөрийнх нь зовлон, өөрийнх нь хэцүү асуудлууд энэ бол мөнхийх гэж мэдэрдэг байх. Харин зарим хүмүүс тэр өөрийнх нь материалын зүйлс, өөрийнх нь мөнгө, өөрийнх нь хийж байгаа бизнесийн ажил, энэ ертөнцид байгаа тэр бүхэл зүйлүүдийг бол мөнхийн гэж хараад байдаг. Тэгж мэдрэх боломжтой ч харин ертөнц бол өөрчлөгднө, хувирна, үргэлж өөрчлөгдөж хувирч байдаг. ертөнц бол өөрчлөгдсөөр ерөөсөө хизээч тэр урд нь байсан 10-20 жилийн өмнө бидний мэдж байсан мэдлэг байна л өөр болно. Ягаад ертөнц бол өөрчлөгдөж байна, хувирч байна. Миний жинхэнэ бодит байдал, миний энэ өнөөдрийн бодит байдал ч гэсэн өөрчлөгднө. Энэ бол ертөнцөө.
Тэгэхээр 영이 될 수 없습니다. сүн 세상은 영원한 ертөнц бол мөнхөд байх боломжгүй, сүнс болох ч боломжгүй, үргэлж өөрчлөгдөж өөр дүр төрхтэй болж байдаг. 세상은 영이 될 수 Тэгэхээр 없고 энэ сүнс бол ертөнц бол сүнс болох боломжгүй. Та бүгдийн авчирсан энэ зүйлүүд ч гэсэн мөнхөд байх боломжгүй. Харин бурхан болвол 절대로 변함이 없고 өөрчлөлт байхгүй. Бурханы мэдлэг өөрчлөгдөхгүй, бурханы хүсэл өөрчлөгдөхгүй. Үргэлж мөнхөд байна. Амен. Амен. 그래서 우리가 하나님 앞에 Тэгэхээр бид нар бурханы өмнө хүндэтгэл мөргөл өргөхөөр эрэхтэй. Яаж ирэх вэ? 아버지께서는 어떤 예배를 원하신다고? Ямар хүндэтгэл мөрөглийг хүсэж байна? Сүнсээр сонсож байгаа тэр хүндэтгэл мөрөглийг хүсэж байна. Зүгээр л нэг өөрөөрөө өнөөдөр байж маргааш байхгүй болох тэр 매일 변하는 것으로 маргаашийн тэр өөрчлөгдөх тэр зүйлүүдээр бурханд хүндэтгэл мөргөл өргөдөх бишээ харин 만나시기를 원하신다. мөнхөд бурхантай уулзахыг бурхан хүсэж байна. Тийм болохоор бидний хүндэтгэл мөргөл 영으로 하나님을 сүнсээр бурхантай уулзсан цаг байх хэрэгтэй. Дахиад хэлэх юм бол 영원한 자리가 된다는 것이. тэр мөнхийн 사람들이 하나님을 만날 때 бурхантай уулзах хэрэгтэй. Маш олон хүмүүс болохоор бурхантай уулзна гэж ярихаар өөрийнхөө бодлоор ярьдаг. Харин бид нар сүнсээр үннээр бурхантай уулзъя гэж хэлж байгаа хэдий чи ихэнх хүмүүс болохоор өөрийнхөө бодол, өөрийнхөө мэдлэгээр бурханы өмнө ирдэг. Энэ бол сүнс биш ээ. 본인의 지식, Тэр өөрийнхөө нэр хүндээр өөрийнхөө бодлоор бурханы өмнө хүндэтгэл мөргөл өргөё гэж байна шүү дээ. Энэ бол сүнс биш. Мөнхөд байх боломжгүй. Харин бурхан 영원한 자리에서 мөнхийн тэр байр суурнаас бидэнтэй уулзахыг хүсэж байна. Мөнхийн тэр байр суурин дээр бидэнтэй уулзахыг хүсэж байна. Энэ огторгой энэ ертөнц, 이 상황은 энэ бүхий л байдал гэдэг мэ. Энэ нөхцөл байдал 영원하지 않습니다. мөнхөд байх боломжгүй. 우리가 2년 이제 넘네요. За одоо 2 жил гарan болсон байна. 코로나 사태가 2 жил гарan болоход энэ коронавигаас болоод бол энэ корона мөнхөд байна гэж яриад ах шиг байна үгүй. Одоо бол байж байгаа дараа нь энэ бол байхгүй болно. Тийм болохоор бид нар бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөхөөр ирсэн ч гэсэн бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөхөд энэ коронавигаас болоод альсэл миний өөрийн асуудлаас болоод энэ 세상의 모든 ертөнцийн бүхий л ажлуудаас болоод бурхантай уулзах бишээ. Харин энэ ертөнцид бурхантай уулзах биш. Харин тэр мөнхөд дотор бурхантай уулзах хэрэгтэй. Амен. Бурхантай сүнсээр уулзах хэрэгтэй. Амен. 여러분 이것은 Энэ бол 하나님께서 우리를 бурхан 어떻게 만나시기를 원하시는 биднийг бурхантай яаж уулзахыг хүсэж байна. 우리는 이 건물에서 만나 Бид нар энэ цугдаан дотор бид нар цуглаад бурханы өмнө хүндэтгэл мөргөл өргөж байна. За Есүс хэлсэн энэ ертөнцид та нарт зовлон байна. 있습니다. 그렇지만 Бид нар энэ ертөнцид амьдарч байна гэсэн ч гэсэн бид нар хүндэтгэл мөргөл өргөхөөр эрэхтэй. Хүндэтгэл мөргөл өргөхөөр бурханы өмнө эрэхтэй. 이 세상 Бид нар энэ ертөнцөөс 이 물질 энэ 안에 материаллык зүйлсүүдээс 만나는 것이 아니라는 материаллык зүйлсүүдэд дотор бурхантай уулзах бишээ. Тэр хүндэтгэл мөргөл ямар хүндэтгэл мөргөл вэ гэхээр мөнхийн хүндэтгэл мөргөлөө. Амен. Дагаад хэлэхгүй юу? Сүнсээр хүндэтгэл мөргөл өргөж сүнслэг хүндэтгэл мөргөлөө. Дагаад хэлэхгүй юу? Амен. 내가 신령과 진정으로 Тэгэхээр би сүнсээр үннээр бурхантай уулзахаар ирсэн. Тэгэхээр бид нар энэ чуулганд орж ирсэн, махбодоор ирсэн. 모든 것을 다 지금 이 Бүхий л зүйлүүд энэ ертөнцийн бүхий л тэр сувгаар бид нар энд ирсэн. Тэгээ би энэ газарт ирэхэд 하나님께서 지금 어디에서 우리를 만나 주시냐? бурхан бидэнтэй хаана уулзах вэ? Сүнсээр уулзнаа. 영원함에서 Мөнхийн зүйлүүд дотор энэ толгой эргэмэн энэ хорвоо ертөнцид дотор энэ хэцүү ертөнцид дотор энэ зовлон хавшлага маш их байгаа. Энэ газарт бурхан бол биднэртэй материаллык зүйлсээр уулзах бишээ. Харин мөнхөд дотор бурхан бидэнтэй уулзнаа. Амен. 어디에서 만나 Бид нар хаана уулзах вэ гэдэг нь бас арай өөр. За бид нар нэр хүндтэй хүмүүсийг урьхтаа яаж өөртөө гэлээ. Зүгээр хааны газар тэгвэл тэр кемпап зардаг тэр хоолны жижиг хоолны газарт очиж уулзъя гэдэг үстэй. Харин бид нар сайн хүнтэй нэлээ нэр хүндтэй хүмүүстэй чухал хүмүүстэй уулзахдаа бид нар бол хүндтэй тэр хүнтэй үннийг хүндэлж уулзахдаа үнэхээр тэр маш их гоё газар хоолны газар сонгон уулзахыг хүсдэг шүү дээ. Энэ бол бид нарын бурхны өмнө бид нар
그래도 여러 가지 여러분 초밥이라고 해도 또 스시집이 За тэгээд тэр нэр хүндтэй хүнийг бид нэр хааны газар уурхтаа нэлээд үнэтэй нэр хүндтэй нэртэй тийм шиг хоолны газарт бид нэр уурдаг шүү дээ. Ягаад бид нар тэр хүнийг хүндэлж байгаа учраас энэ уулзалт хаанаас уулзалт ирж байна вэ гэхээр энэ бол маш их сонирхолтой. 커플이 데이팅할 때 За энэ хосууд ч гэсэн бас үнэхээр тэд нар тэйт хийхдээ за жантай гом идэхэр явдггүй. Айл эсвэл энэ жантай гомныг муу гэж хэлж байгаа юм биш ээ. Харин энэс ч илүү үнэтэй том ресторанд орж хооллох уу? 다르거든요. Тэгэхээр энэ нөхцөл байдал орчин бол өөр байна шүү дээ. 들어갈 때는 그 만남의 Тэгэхээр бид нар энэ уулзалт 우리가 완전히 тийм үнэтэй газар гайхамшигтай нэр хүндтэй тэр хоолны газар нэгээ уурах юм бол энэ бол өөр шүү дээ. За тэгэхээр бид нар анх хаана уулзах вэ гэдгээс шалтгаалаад тэрний зүрх сэтгэл бол маш их чухал байдаг. Тэгээд чихэнд бол юу ч орж ирдгүй шүү дээ. Маш их гой үзэсгэлэнтэй тийм хоолны газар уулзах юм бол ерөөсөө тэр газарт очиод зүрх сэтгэл нэгдэл юу ч ярьсан чихэнд нь орж ирэл. 지금 하나님께서는 Харин бурхан 아버지께 예배 드리러 오는 자 예배라는 것을 우리 бурханд хүндэтгэл мөргөл ирэхээр тэр хүн 두 가지의 за хүндэтгэл мөргөл гэдгийг бид бүгд сайн мэдж байгаа шүү дээ. Хүндэтгэл мөргөл гэдэг нь хоёр утгатай. 전체적으로 Хүндэтгэл мөргөлийг ерөнхийд нь харах юм бол уулзалт энэ ямар уулзалт вэ гэхээр мөргөл хүндэтгэл гэдэг нь бурхантай уулзах уулзалт байна. Энэ бол хоёр янз байна. Тэгээ нэгт нь бол бид нар бурханы өмнө өвдөг сөгдөө гэж бичсэн. 또 두 번째로는 Хоёр дахь нь 맞추다. за 그러니까 그분의 입을 맞추는 게 아니라 이제 그분의 бурханы 손을 우리가 이제 키스하는 것이. за бурханы гарн дээр бид нар үнсэн. Тэр хэмжээгээр энэ бол маш их чухал уулзалтаа. Амен. 아멘. Амен. 네, 저기 뒤에 꺼주세요. 좀 해야 되는데. 지금 이 만남인데 Тэгэхээр энэ уулзалт 만남은 이 энэ уулзалтаар дамжуулаад бурхантай бид нар уулзаж байна. Бид нар аавтаа уулзаж байна. Би тэнд өвдөг сөгдөөд түүний гарн дээр би хушуугаа хөргөн үнсгэж үнэхээр хүндэлсэн тэр уулзалт бурхан бидэнтэй хаана уулзахыг хүсэж байна? Яаж уулзахыг хүсэж байна гэдэг нь маш их чухлаа. 그래서 Тийм болохоор бурхан 영으로 나를 만나라. сүнсээр надтай уулзаа. Сүнсээр үннээр 나는 영이니 би сүнс учраас 영으로 나를 сүнсээр надтай уулзаа. Энэ сүнслэг газарт мөнхийн сүнслэг газарт надтай сүнсээр уулзаа гэж хэлж байна. Тэгэхээр бид нар бурхан 우리가 지금 이 만나는 이 시간에 тай уулзаж байгаа энэ цаг гэдэг мэн 하지 않는 것이 있으면 안 된다는 거예요. мөнхийн зүйлүүдэд дотор уулзах хэрэгтэй. 영이 충만한 자리에 Үргэлж сүнсээр дүүрэн газарт 그래서 하나님께서 бид нар бурхантай уулзах хэрэгтэй. За бурхан Мосетэй уулзахдаа тэнд бол Синай уул байсан. 하나님은 지금 모세를 Бурхан бол Мосетэй уулзахдаа тэр газрыг бол ариун газар гэж бурхан хэлсэн шүү дээ. Энэ газар бол ариун газар аа гэсэн үг. Тэр ямар үг вэ гэхээр ертөнцийн зүйлүүд энд нэгч байхгүй, мөнхийн зүйлүүд байна, би байна гэсэн утгаар хэлсэн. Тийм учраас та нар чи Мосег болохоор гутлаа тайлаа гэж хэлсэн. Тэгээд надтай уулзаа. Уулзалт байсан. Бид нар бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөхөөр ирж байна. Сүнсээр үннээр хүндэтгэл мөргөл өргөнө гэдэг маань үннээр 지금 이 자리에서는 영원한 бишээ харин энэ газарт энэ цуглаанд бол сүнсээр бид нар бурхантай уулзах хэрэгтэй. Амен. Тэгэхээр бурхан 어떻게 우리를 яаж бидэнтэй уулзах вэ гэхээр сүнсээр 영원함으로 우리를 тэр мөнхийн сүнслэг зүйлүүдээр бурхан бидэнтэй уулзнаа. Амен. 그것이 여러분 우리 삶 가운데 있어요. Тэгэхээр энэ бидний амьдрал дотор байх хэрэгтэй. Амьдрал дунд минь байх хэрэгтэй. 영원한 자리에서 Би бурхантай уулзахдаа тэр мөнхийн байр суурьнаас тэр мөнхийн тэр агуу эрхэм ариун газарт жинхэнэ би бурхантай уулзахдаа мөнхийн тэр сүнсээр дүүрэн газарт бурхантай уулзнаа. 영원할 때만 여러분 그것이 실상입니다. Тэгэхээр энэ мөнхийн зүйлүүд гэдэг маань бол жинхэнэ бодиттой. Харин өөрчлөгдөж байгаа зүйлүүд бол хэзээ ч мөнхийн байх боломжгүй. Тэгээ энэ өөрчлөгдөж байгаа зүйлүүд хэзээ ч үнэн болох боломжгүй. Харин мөнхөд байгаа тэр зүйлүүд тэр газарт бол жинхэнэ бодиттой байж жинхэнэ бурхны хүч чадал байдаг. Амен. 여러분 우리는 절대로
세상을 의지하여서 Тэгэхээр бид нар энэ ертөнцид найдан хүндэтгэл мөргөл өрөхөр бурхны өмнө ирнэ гэхээр ертөнцийн болцол таарч байгаа учраас энэ хүндэтгэл мөргөл өргөхөөр ирж байгаа юм биш ээ. Харин энэ цаг байгаад би энэ хүндэтгэл мөргөл бурханд өргөхөөр ирлээ гэх юм бол энэ бид нар сүнсээрээ бурхны өмнө ирж чадахгүй байна. ертөнцийн болцол, ертөнцийн арга барилаар тэр өөрчлөгдөж байгаа тэр арга барилаар бид нар бурхны өмнө ирж байгаа болохоос биш. Харин бурхантай сүнсээр уулзгаар ирж байгаа юм биш ээ. Бид нар бол заавал бурхантай энэ цагт уулзахдаа өөрчлөгдөхгүй тэр газарт мөнхөд дотор бурхантай уулзах хэрэгтэй сүнсээр. Амен. Тийм болохоор ертөнцийн зүйлүүд гэдэг мэн. ертөнцийн болцлууд нь ертөнцийн бүхий л энэ асуудлууд гэдэг мэн бүгд өөрчлөгддөг учраас түүнийг бид нар түүн дотор бид нар бурхантай уулзж байгаа юм биш ээ. Харин зарим хүмүүс ингэж ярьдаг. Бурхан минь ээ, та надад туслах юм бол би танд үйлчлэе гэж хэлдэг. Үгүй ээ, тийм биш. Бурханд үйлчлэх уулзалт хүндэтгэл мөргөл гэдэг мань бүгд адилхан. Амен. Ягаад сүнсээр хийх ёстой учраас. Амен. Тэгэхээр би материалын зүйлсүүд мөнгө төгрөг ихтэй байгаа учраас танд үйлчлэе гэж болоод хэлж байгаа юм. Энэ бол сүнсээр үйлчилж байгаа юм биш ээ. Харин мөнхийн зүйлүүдээр бурхантай үйлчилж байгаа юм биш. Харин энэ ертөнцид боломжтой болцолтой байгаа учраас эзэнд үйлчлэе гэж байгаа болохоос биш. Харин сүнсээр үннээр бурханд хүндэтгэл мөргөл өргөнө гэдэг мэн. ертөнцийн тэр асуудлууд ямар ч байсан бурхны өмнө бол хүндэтгэл мөргөл өргөхөөр ирнэ. Амен. Тийм болохоор бид нар жинхэнэ сүнслэг хүндэтгэл мөрөглийг бурханд өргөж чадаж байна уу? Сүнсээр үннээр. Амен. Мөнхөд бурхантай бид нар уулзах чадах нь тэр мөнхийн тэр гайхамшигтай газарт бид нар бурхантай уулзах чадж байна уу гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. За энэ ертөнцийн бол ерөөсөө мөнхийн зүйлүүд нэг ч байхгүй. За тэгэхээр хүмүүс ингэж асууж магадгүй. За энэ газар дээр Есүс махбодоор ирсэн шүү дээ. За үгийг харъя. Үгэн дээр Бурхан биднийг яаж Бурхан бидэнд Есүсийг яаж танилцуулсан бэ? Бүгдээрээ үгээр харъя. Иохан номын 1:1-ээс 4-ийг бүгдээрээ уншия. Иохан 1:1-ээс 4. Эхэнд үг байсан ба Бурхантай хамт байсан. Агаад үг нь Бурхан байв. Тэрээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр бий болсон. Буй болсон юмсаас түүнгүйгээр бий болсон юмс гэж нэг ч үгүй. Түүнд ам байсан ба ам нь хүмүүний гэрэл байваа. Амен. Иохан 1:1-ээс 4 хүртэл уншлаа. Амен. Есүс ч гэсэн энэ ертөнцийн махбодоор ирсэн. Махбодоор ирэхэд маш олон хүмүүс энэ ертөнцийн дотор ертөнцид хамааралтай нэг ингэж бол харсан. Тэрийг бол мөнхийн нэгэн гэж бол харж чадаагүй. Яагаад сүнсээр харах боломжгүй учраас. Тэгээ Иохан номын 1 дээр бол маш их тодорхой хэлж байгаа. Энэ анханаас эхлээ хэлж байгаа зүйл гэдэг маань Есүс Христ гэдэг бол мөнхийн үгээ гэдгийг бол эндээс харуулж өгсөн. Амен. Есүс хин юм бэ? Мөнхийн Бурхан гэсэн үг ээ. Бүгдээрээ хамт хэлье. Есүс Христ бол мөнхийн Бурхан. 3 удаа хэлье. Есүс Христ бол мөнхийн хаан. Есүс Христ бол мөнхийн Бурхан. Есүс Христ бол мөнхийн Бурхан. Амен. Амен. Мөнхөд оршигч Бурхан. Тийм болохоор түүний махбод үг махбод болж бидний дунд ирсэн. Бид нар өнөөдөр байж маргааш байхгүй энэ махбод руу буцах махбод маань шороороо буцах махбод байгаа. Харин Есүс Христ бол хизээч өөрчлөгдөж хувиршгүй. Тэр бол үргэлж үг байсан, үг махбод болсон. Тийм болохоор бид нар амийг өгөх сүнсээ гэж 1-р Коринт номон дээр Коринт номын 15 дээр гарч байна. Есүс бол ам өгөх сүнсээ, Бурхан бол сүнсээ. Тэр бол мөнхөд оршигчоо. Тийм болохоор бид нар хүнд итгэж байна? Есүс Христэд итгэж, түүний нэрэнд итгэж, түүний махбодод бид нар итгэж, түүний цусанд итгэж, түүний үгэнд итгэдэг. Амен. Энэ бол бидний итгэл. Бид нар Бурханы өмнө ирэхдээ юунд найдаж ирж байна? Есүс Христийн тэр бүхий л хийсэн гавьяа зүтгэл найдан Бурханы өмнө очиход энэ бол жинхэнэ сүнсээр үннээр хүндэтгэл мөргөл өргөнө. Амен.
그래서 우리는 하나님 앞에 예배 Тэгэхээр бид нар Бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөхөөр эрэхтэй яаж ирэх вэ? 이 예배 자리는 Энэ хүндэтгэл мөргөл өргөж байгаа энэ газар гэдэг маань ямар ч ялгаа байхгүй. Хэн нь илүү их сурч, хэн нь дутуу сурч, хэн нь болохоор дээд хүн, хэн нь доод хүн гэсэн тийм зүйл байхгүй. Хүндэтгэл мөргөлийн энэ газарт бүгд сүнсээр үннээр хүндэтгэл мөргөл Бурханд өргөх хэрэгтэй. Харин бид нар Бурхны өмнө ирэхдээ юунд найдан ирэх вэ гэхээр 영을 의지하고 나아가는 сүнсэндээ найдад ирж байна уу? Аль эсвэл ертөнцийн зүйлүүдэд найдан ирж байна уу гэдэг маань энэ хүндэтгэл мөргөлийн ялгаа. Тэгэхээр би энэ сүнсээр үнээр хүндэтгэл мөргөл өргөе гэдэг энэ үгийг би үнсгий бодоод Бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөхдөө бид нар хэдэн удаа Бурханд хэдэн зуун удаа Бурхны хүндэтгэл мөргөл өргөх амьдралынхаа дуршидл өргөн шүдэ. Зарим хүмүүс болоод эзэнтэй эрт уулзсан учраас Бурханд бол сүнсээр үнээр хүндэтгэл мөргөл өргөдөг хүмүүс байдаг. Харин 하나님께서 진짜 찾으신 예배 Бурхны үнэхээр тийж хайж байгаа хүндэтгэл мөргөл өргөгч мөн үү? Үнэхээр Бурхны үгийг сүнсээр хүлээн аваад тэр мөнхийн тэр газарт 그냥 хүлээж аваад байна уу? Аль эсвэл хүмүүсийн тэр болцол, хүмүүсийн тэр нөхцөл байдал, хүмүүсийн бодол дотор тэр хүндэтгэл мөргөлийг хүлээн аваад өргөөд байна уу гэдгийг бид нар сайн бодох хэрэгтэй. Жинхэнэ Бурхан юу хайж байна? Сүнсээр үннээр хүндэтгэл мөргөгч нэгнийг хайж байна. Тэгэхэд бид нар яаж Бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөж байна? Зөвхөн 통해서만 할 수 있다는 것입니다. мөнхөд орш тэр нэгнээр дамжуулаад, Есүс Христээр дамжуулаад, амен. 예수님의 Хүндэтгэл мөргөл өргөнө. 의지하는 Тэгэхээр бид нар Есүс Христэд итгэж найдана гэдэг маань бид нар бол амьд тавин найдах хэрэгтэй. Амен. 여러분 아무리 세상에서는 어떤 과학적인 ертөнцид бол хичнээн шинжлэх ухаан болон эрдэмтдийн тэр хэлж байгаа ярьж байгаа зүйлүүд байсан ч гэсэн бид нар Есүс Христийн гавьяа зүтгэл, Есүсийн мах цусанд итгэн энэ бол миний хүч чадал, миний 나의 생명 аим, 그것이 완전히 энэ бол бүрэн төгс болоод бидний бол итгэлийн тунхаг байх хэрэгтэй. Тийм зүрх сэтгэлээр Бурхны өмнө ирэх хэрэгтэй. Амен. 만약에 다른 Хэрвээ өөр зүйлүүд орж ирнэ гэх юм бол бид нар бол мөнхөд дотор Бурхантай уулзах биш. Зүгээр л ертөнцийн болцлоор уулзаж байна. Тийм болохоор 예배는 энэ хүндэтгэл мөргөл гэдэг маань жинхэнэ хизээ ерөөл бэлхэм дүүрэн байх вэ гэхээр 예배 자리에서는 энэ хүндэтгэл мөргөлийн газарт жинхэнэ Бурхны 그 자리에서는 내 алдарших гэхээр би жинхэнэ Есүс Христийн гавьяа зүтгэлд найдан итгэхэд. Амен. 아멘. 여러분 영으로 가야 된다. 영으로 간다. Тэгээ бид нар сүнсээр гэж яриад байдаг. Сүнсээр явъя, сүнсээр уулзъя гэдэг. Тэгэхээр сүнсээр ярьж уулзах гэдэг маань энэ бол зөвхөн Есүс Христээр дамжуулаад тэр үг махбат болж энэ ертөнцийн ирсэн учраас ертөнцийн ирээд бидэнд харуулсан тэр бүхий л зүйлүүд бол сүнсээ. 요한복음 6장 Иохан номын 6 харъя. Иохан номын 6-гийн 63, Иохан номын 6-гийн 63 ам өвдгөн сүнс мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үг бол сүнс ба ам билээ. Амен. 아멘. 지금 우리는 Тэгэхээр бид нар 어떻게 하나님 앞에 яаж Бурхны өмнө бид нар гарч тэр мөнхөд дотор орж хүндэтгэл мөргөл өргөх вэ? 예수 그리스도 Есүс Христийн гавьяа зүтгэл, Есүс Христийн үнний үгэнд найдан 나갈 때 бид нар гарахад сүнсээр Бурхантай уулзнаа. Маш олон хүмүүс сүнсээр уулзъя гэж ярихаар нүдээ айнаал, бяцалгаал ямар нэгэн зүйлийг мэдэхийг хүсээд идэг. Үгүй тийм биш. Харин бид нар энэ цагт энэ газар дээр мөнхийн зүйл гэдгийг юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. 우리의 물질 Тэгэхээр бидний материалын зүйлсүүд бол мөнхөд биш, бидний махбат мөнхөд биш, бидний энэ байгаа нөхцөл байдал ч гэсэн мөнхөд биш ээ. Ямар ч болзол мөнхөд байх боломжгүй. Харин мөнхөд байх зүйл маань юу юм бэ гэхээр Есүс Христ. Түүний махбат цус, түүний үг. Амен. Мөнхөд байна. Тэгэхээр Есүс Христийн хэлж байгаа тэр үг юу вэ? Биний та нарт хэлж байгаа тэр үг бол сүнсээ, тэр үгэнд найдан эцэгт ойртон очоо гэж хэлж байна. Амен. Тэгэхээр бид нар Есүс Христийн нэрээр энэ газарт ирсэн. Есүсийн нэрээр бид нар Бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөнө гэж байгаа. 지금 여러분 우리 눈을 떠서 보니까 За бид нар бүгдээрээ нүдээ нээгээд харах юм бол бид нар хаана байна? Сөүл Имануэль цуглаанд байна шүү дээ. Амен. За Сөүл Имануэль цуглаанд байна. За бид нар нүдээ нээгээд харж байна.
구이동 За 229 за 삼층입니다. Сөүл Имануэль цуглаан 3 давхартай байна бид нар. Тэгэхээр бид нар энийг нүдээ харж байж, нээж харж байж л харж байна шүү дээ. Харин бид нар яаж ирсэн блэ гэхээр бид нар энд Бурхны өмнө сүнсээр ирсэн. Айн үг сүнс нь бол хэмбэ? Есүс Христ түүний үг. Түүний гавьяа зүтгэл, түүний үгэнд найдан итгэн бид нар гарч ирсэн. Махбодын хувьд бол бид нар бол 3 давхар гэж харж байгаа боловч харин сүнсээр бол бид нар хаана байна вэ гэхээр энэ бол маш их чухал. Сүнсээр Еврей номын 9-дэр гардаг. Ах トゥ нараа бид нар тэр ариунаас ариун газарт тэр Есүсийн цусаар ариунаас ариун газарт орох тэр үг таалгыг бидэнд нээж өгсөн. Энэ хүндэтгэл мөргөл өргөж байгаа тэр цаг бол Бурхны сентийн өмнө зогсож байгаа цагаа. Амен. Мөнхийн цаг. Мөнхийн газар. Бурхны хаанчлал энэ байгаа гэдгийг бид нар мэдэн энэ цагт бид нар мэдэн эзний өмнө ирэх хэрэгтэй. Тэр цагт бид нар хүндэтгэл мөрөглийг амжилттай хийх хэрэгтэй. Би сүнсээр ирлээ гэж хэлэх юм бол өөр зүйлүүд харагдах ёсгүй, өөр бодол байх боломжгүй. ертөнцийн бодлууд байх боломжгүй. Харин энэ газарт бидний нүдэнд харагдж байгаа зүйлүүдийг ч гэсэн харж болохгүй. Зөвхөн би сүнсээр ирсэн учраас Бурхны хаанчлал ирж энэ цагт Бурхны сентийн өмнө би зогсож байна гэсэн бат итгэл байх хэрэгтэй. Амен. Энэ үнэхээр сайн зохицолтойгоотой байх юм болов Бурхан жинхэнэ түүний хүссэн хүндэтгэл мөргөл бий болно. Тэгэхээр бид нар бие биентэйгээ уулзахдаа бид нар хэн нэгэн хүнтэй уулзахдаа тэр уулзалтын талаар бид нар дүгндэг шүү дээ. Тэгээ бид нар хэн нэгэнтэй уулзах юм бол энэ уулзалт бол маш сайхан байлаа. Тэр хүний зүрх сэтгэлийг мэдэж тэгээ зарим хүнтэй уулзах юм бол бидний зүрх сэтгэл шархалдаг шүү дээ. За тэгээд бид нар бол үнэхээр сайхан зүйлүүд яриад байгаа хэрнээсээ тэгээ эцсээ хүртэл уулзан гарч ирэхэд бол ямар нэгэн дутуу зүйл байдаг. Айл эсвэл нэг зүрх сэтгэл жоохон харамсмаар тийм зүрх сэтгэлдээ үлддэг. Үнэхээр тэр уулзалт бол сайн уулзалт байхыг хүсэх боловч хүссэн сайн хувцс өмсөж ирдэг. Бид нар Бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөж байгаа энэ цаг бол биднэрт мөнхийн цаг байх хэрэгтэй. Амен. Мөнхийн цаг байх хэрэгтэй. Есүс Христийн гавьяа зүтгэл найдан би энд ирсэн. Энэ цагт бид нар ч ямар нэгэн миний зүрх сэтгэл эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Миний зүрх сэтгэл дотор хэн нэг зүгсэн тийм зүйлүүд байж болохгүй. Бид нэр орж ирээд энэ залбирсан. Бурхан минь би үнэхээр ийм гим нүгэл хийлээ гэж Бурханы өмнө залбирсан тийм зүрх сэтгэл байж магадгүй. Гэхдээ бид нар энэ хүндэтгэл мөргөл өрөхөр энэ цуглаанд орж ирсэн юм чинь Бурхан минь би инглээ тэглээ гэл 2 цаг өнгөрчөөд байхад Бурхан минь би ингээд тэгээд ингээл өөрийгөө бол зүхэл би тэгээд ийм алдаа хийчлээ би инглээ тэглээ гэл өөрийгөө зүхэл би одоо энийг яана тэрийг яана гэж өөрийнхөө зүрх сэтгэлийг зүхэд байж болохгүй. Харин эсэргээрээ би Есүс Христийн гавьяа зүтгэл найдаж түүний цусанд найдан ирсэн учраас энд бол эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Амен. Эрх чөлөөтэй байх юм бол түүний уулзалтын талаар харамсах зүйл байхгүй, дутагдах зүйлгүй. Үнэхээр мөнхийн тэр байр суурь сүнсээр Бурхантай уулзсан байр суурь байж Бурхан биднэртэй уулзахыг хүсэж байна. Энэ цагт ч гэсэн махбодын асуудал байж магадгүй. Тэгэхээр энэ цагт бид нар бүрэн төгс Есүс дашаардус Есүсийн шарахаар бид нар эдгэрсэн гэсэн бат итгэлтэй байж Бурханы өмнө ирэх хэрэгтэй. Амен. Амен. Тэгэхээр энэ цагт бид нар энэ ертөнцид бол шалтгаан байна. Миний энэ ядуу байдлыг ч гэсэн би хойшин тавиад Есүс Христ үнэхээр бидний энэ ядуу байдлыг загламаа дээр цовдлогдсон учраас миний дотор бэлхэм дүүрэн байна гэсэн бат итгэлээр гарч ирэх хэрэгтэй. Амен. Энэ бол сүнсээр гарч ирнэ гэдгийг хэлж байна. Тэгэхээр бид нар Бурхантай сүнсээр уулзах хэрэгтэй. Сүнсээр уулзах тэр зам бол Есүс Христэ. Амен. Тэр бол үг махбод болж ирсэн эхнээсээ байсан учраас тэр бол айн бөгөө тэр бол гэрэл учраас бидний амьдрал дотор ирсэн учраас бид нар түүнд найдан
түүний үгэнд найдан 우리가 여러분 왜 교회 나오고 бид нар яагаад сүмд цуглаанд ирж байгаа юм бэ? Сүмд цуглаанд ирж байгаа шалтгаан гэдэг нь түүний үгэнд найдан ирж байгаа. Тэгэхээр маш олон хүмүүс сүм чуулганд очихыг хүсдэггүй, би сүм чуулганд явахыг ч хүсэхгүй байна гэдэг. Зарим хүмүүс болон тэр сүмийн байр цуглааныг хараад байдаг. Харин Есүс юу гэсэн бэ? Би сүм чуулганыг босгохоор ирсэн. Тэр сүм чуулган дотор Бурхантай хамт уулзах хэрэгтэй. Есүс сүм чуулганыг босгохоор ирсэн учраас энэ сүм чуулганд бид нар ирнэ гэдэг мэн түүний үгэнд найдан ирсэн учраас бид нар сүнсээр энд ирсэн. Тэгэхээр бид нар Бурхантай уулзсан энэ хором 모든 것이 다 бүхий зүйлүүдийг сүнсээр харах хэрэгтэй. Миний өргөлжсэн тэр Бурханд бол сүнсээр өргөх хэрэгтэй. Энэ юу вэ? Эзний үг. 내 말씀이 Миний үг шууд сүнсээ тэр үгэнд дуулууртай байж би өргөнө гэдэг мэн 11-гээ өргөнө гэдэг мэн би сүнсээр өргөж байна. Зарим хүмүүс 11-гээ өргөхдөө 몸만 보이고 нүдэнд нь үнэхээр тэр мөнгөний тоо харагдаад байдаг. Үгүй харин бид нар Бурхны өмнө 11-гээ өргөхдөө сүнсээр өргөх хэрэгтэй. Амен. 주님의 말씀이 Эзний үг учраас энэ бол сүнсээ 하나님 앞에 드림으로 영원한 Бурханд би энийг өргөснөрөө мөнхийн зүйлүүд бий болно. Амен. 하나님 앞에 Бид нар Бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөхдөө 영원함이 완- мөнхийн зүйлүүдийг бол бүрэн төгс 위해서 하나님께서 우리에게 예수 그리스도를 보내셨습니다. болохын тулд Есүс Христийг Бурхан бидэнд илгээж өгсөн. Тэгээ зогсоогүй, дуусаагүй. Бурхан бидэнд ариун сүнсийг илгээсэн шалтгаан байгаа. Ариун сүнс бол үнний сүнс. Миний хэлж байгаа тэр үгийг дагаж Аавтай уулзах тэр 성령의 영. газарт ариун сүнсний хүч чадал дүүрэн байна. Амен. 그래서 여러분 우리가 예배 Тэгэхээр бид нар хүндэтгэл мөрөглийг Бурхны өмнө амжилттай хэрэгтэй. Бүр нэгэнгүй итгэлийн амьдралыг амьдрах хэрэгтэй. Бурхны өмнө нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрахдаа бид нар Бурхны өмнө яаж ирэх вэ гэхээр 예배를 지금 나오시는 순간부터 за тэгэхээр хүндэтгэл мөргөл явахгүй бэлдэж байгаа тэр хормоос эхлээд зөвхөн энд ч биш. Юусе гэрээсээ гарч 빨리 버려야 돼요. эрэхтэй тэр ертөнцийн янз янзын бодол санааг бүгдийг хойш нь хаяад ертөнцийн хүслийг хойш нь хаяад ертөнцийн бодол санааг хойш нь тавиад энэ ертөнцийн бүхий л зүйлүүдийг хойш нь тавиад энэ ариун газарт орж ирэхтэй сүнсээр сүнсээр ирэх хэрэгтэй. Зөвхөн Есүс Христийн гавьяа зүтгэл Есүсийн үгэнд найдан ирэх хэрэгтэй. Амен. 이 자리에서 여러분 Энэ ариун өргөөнд энэ уулзалт Бурхантай уулзж байгаа уулзалт гэдэг нь бид нар буцаад харахад Бурхан 진짜 내 속 жинхэнэ миний зүрх сэтгэлийг үнэхээр сайхан болгож 좋은 만남 үнэхээр ийм сайхан уулзалт үнэхээр 만남 гайхамшигтай уулзалт байлаа гэсэн тийм уулзалт байх хэрэгтэй. Амен. Тийм болохоор бид нар Бурхантай Бурхны үнний үгээр Бурхны өмнө бид нар ирж уулзах хэрэгтэй. За тэгэхээр манай сүм чуулганд бол хуулийг бол заадаггүй. Хуулийн дотор дуулууртай байх нь зөв. Гэхдээ хуулиар бид нар Бурхны өмнө ирдэггүй. 그첫 언약인데 За тэгэхээр анхны гэрээ 8장 13절에 Еврей номын 8-ийн 13-ыг харах юм бол энэ хууль байхгүй бол өөрчлөгднөө мөнхөд байх боломжгүй. Зөвхөн эзний үнний үгэл мөнхөдөө гэж хэлсэн. Тэгэхээр бид нар энэ сүм чуулган дотор орж ирэх тэр хормоос эхлээд үнний үгийг эцээ хүртэл бид нар байран удирдах хэрэгтэй. Үнний үгэн дотор зогсох хэрэгтэй. Би энэ үнний үгээр амьдарч, би энэ үнний үг бол миний хувьд үнний үгэн дотор би хүч чадлыг авч, энэ үнний үгэн дотор би мэдлэгтэй болж, мэрэгэн ухаантай болно. Сүнсээр Бурхантай уулзнаа. Амен. Амен. Бид нарын энэ хүндэтгэл мөрөглийг бид нар Бурхны өмнө амжилттай хийх хүсэж байна. Хүндэтгэл мөргөл гэдэг маань ертөнцид байж байгаад байхгүй болох тэр зүйл биш ээ. Зөвхөн үнний сүнсээр бид нар Бурхантай уулзнаа гэдэг маань энэ сүнсээр Бурхантай уулзахыг хэлж байна. Энэ жил 2022 онд 벌써 5번 지났네요. за 5 удаа өнгөрлөө. 지금 40몇 번이 나왔습니다. 우리 하나님 앞에 Бид нар Бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөж байгаа энэ хүндэтгэл мөргөл гэдэг маань сүнсээр үннээр хүндэтгэл мөргөл өргөж Бурхантай уулзсан цаг байхыг хүсэж байна. Бурхны үнэхээр баяр хөөр болсон тэр Бурхны үнэхээр Бурхныг баярлуулсан хүндэтгэл мөргөл өргөхийг хүсэж байна. Бүгдөө энэ цагт хамт залбирцгаая.